Сайн байцгаана уу сурагчдаа. Та бүхэндээ гигэн сайхан өдрийн мэндийг хүргье. Цахим хичээлийн сэдв үлийн холбох хишгийн дүрм. Өдрийн хичээлийн зорилго холбох хишгийн дүрмийг сэргээн санж ялган таньж тайлбарлах. Хичээлийн зорилт үйл язгуур үндсийн төгсгөл тохиолддог дэвсгэр үсгүүдийг санана, холбох хишгийн дүрмийг тайлбарлана, хувилгагч эс хувилгах залгуурын бүтэц хэлбэрийг тайлбарлана. Юу сурч мэдснээ баттган сорил ажилланаа. Эдгээр алхмуудын дагуу бүгдээрээ өнөөдөр мэдлэг бүтээцгээе. Үйл язгуур үндсийн төгсгөл тохиолддог дэвсгэр үсгүүдийг эндэж авцгаая. Үйл үндэс нь их шиг А, Э, И, О, У ба Н, Б, Д, Р, эсэл үсгээр төгснөө. Н, Б, Д, Р, эсэл энэ 6 үсгийг хувилах үсэг гэнэ. Үүнийг навдрасал хэмээн чэйжилбэл их чэйжлэхэд их төхөн байдаг шүү сурагчдаа. Холбох хишгийн дүрм, 1-р дүрм Н, Б, Д, Р, эсэл дэвсгэр үсгээр төгссөн үйл язгуур үндсэнд И, Г, Н, М, Л, Р гэвлэж иргэсэн залгуур болон эсхий ишгүй дагаврыг гидсээр холбож бичнэ. Эдгээрийг хувилгагч үсэг гинэ. За, дүрмийн загварыг багш нь схемээр харуулсан. Бүгдээрээ ажиглан харъя. За, үйл язгуур үндэс маань 6 хувилах үсгээрээ төгссөн байна. За, хувилгагч үсгээр эхэлсэн дараах нөхцлүүдийг бүгдээрээ ажиглан харъя. За, холбох хишгийн дүрм 2 Н, Б, Д, Р, эсэл хувилах үсгээр төгссөн үйл язгуур үндсэнд Ж, Ч, Б, С, Т, Х, Т гэвлэгчээр эхэлсэн залгуур болон үйлдүүлэх хэвийн Г-гийн дагаврыг шууд залгаж бичнэ. Эдгээрийг эс хувилгагч үсэг гэнэ. Мөн жиж бусад хот хэмээн зээжлэхэд төхөн байдаг шүү. За, дүрмийн загвар. Дүрмийн загварыг харуулъя. За, хувилах үсгээр төгссөн үгэнд эдгээр үсгээр эхэлсэн нөхцлүүдийг залгахад шууд залгаж бичих нь байна. За, жиж анхаарах ёстой бас дүрм байдаг шүү. Дэс дэвсгэр үсгийн дараа үйлдүүлэх хэвийн Г-гийн дагавар нь Х, Х болно. Жишээ нь Батууд Х, Билет Х, Дас Х, Өс Х гэж бичнэ. За, сурагчдын маань ихэнх гаргадаг алдаа болвол эдгээр дүрмийг мэдэхгүй учраас үгийг хөрвүүлэхдээ алддаг юм аа. За, та бүхэндээ холбох хишгийн дүрмийг илүү төхөн ойлгуулахын үднээс багш нь тодотгон холбох нөхцөл давамгаалсан эхийг сонгож авсан байгаа. За, эхийг уншаад тодотгон холбохын Х, Сан, Даг, Игч нөхцөлтэй үгсийг ялган бичээрэй. 2 дахь алхам ялгсан үгсийнхээ нөхцлүүдийг ялгаж бичнэ үү. За, сурах гэдэг үг хэрхэн үүссэн бэ гэдэг их байна. За, сурагчд маань даалгаврыг бол гүйцэтгсэн баха. Өөрийгөө шалгацгаая. За, багш нь ялгах үгсүүдийг улаанаар тодруулан дугуйсан байгааг анзаарч байгаа баха. Эдгээр үгсийг ялгаж бичсэн бол даалгавраа амжилттай биелүүлжээ гэж өөрийгөө дүгнээрэй. За, үгсийн нөхцлийг хэрхэн ялган бичсэнийг бүгдээрээ анзааръя. Игсэн, игсан, игч, хууху, дагдаг. За, эдгээр нөхцлийг ялган бичсэн бол даалгавраа амжилттай гүйцэтгсэн байна. Дараах нөхцлүүдийг ажиглан А, Б хэсэгт буй үгс хэрхэн хувилсныг нэрлэн бичээрэй. А, Б хэсгээ харьцуулан харъя. Жишээ нь дагийн дөрвөн зэрэг байна тийм ээ. За, хар гэдэг үгэн дээр хараадаг гэж хувилсан байна. Хил гэдэг үгэн дээр хилдэг. За, Б хэсэгт буюу сун гэдэг үгэн дээр дагийг залхаж сундаг, авдаг. За, гэх мэтчлэн байна.
маш сайн ажиглаж харцгаая. За хэ нөхцөл хуу, хүү. За хар гэдэг үгэн дээр харах уу, хэлэх үү. Сун дээр сунх уу гэж залгасан байна. За маарын дөрвөн зэрэг хар, хармаар, хэлмээр. Сунуумаар, босуумаар. За хүйц хүйцтэй. АБ-г маш сайн ажиглаж хараад дэвтэртээ хэрхэн ойлсныг нэрлэн бичээрэй. Сангийн дөрвөн зэрэг игсэн гэсэн. Аль болох олон жишээ оруулахыг багш нь зорьсон байгаа. Ягаад гэвэл аливаа зүйлийг олон дахин давтан хийвэл тэр тухайн зүйл маань хүнд дадал болж чадвар болон тогтдог юм шүү. За үйл үгийн тодтгон холбох нөхцөл гэж юу вэ? За онлын хувьд багш нь сурагчдаа тодорхойлтыг хүргэе гэж зорьсон юм аа. Монгол хэлний зөв ном зохиол сурах бичигт үйлт нэр, тэмдэг нэр, цагт нэр зэрэг нэрийн дор утга үүргийг нь тодорхойлсоор ирсэн сангийн дөрвөн зэрэг, хэ, тагийн дөрвөн зэрэг, агийн дөрвөн зэрэг, маарын дөрвөн зэрэг, хуучин хоёр зэрэг залгууруудыг тодотгон холбох нөхцөл гинэ. Эдгээр нөхцөлийн үндсэн үүрэг нь үйл үгийг нэр үгтэй холбож тухайн холбогдсон нэр үгийнхээ тодтгол болдог. Ийм учраас эдгээр нөхцөлийг үүлийн тодтгон холбох нөхцөл гэж нэрлэдэг. Үүлийн тодтгон холбох нөхцөлийн утгыг мэдье. За сурагчдаа дэвтэртээ хичээнгүй сайхан бичиж нүдлэн тогтоогоорой. Өнгөрсөн цагаар тодтгон холбохын сангийн дөрвөн зэрэг. За монгол бичгээр хоёр янзаар тэмдэглэнэ. Игсэн. Сал гэдэг үгэн дээр жишээ болж авчихсан байна. Хараа ажиглая. Сал гэдэг үгэн дээр ир үг учраас ир юм харгалзсан, залгана, салуу, игсэн. За нис гэдэг үгэн дээр нисүү, игсэн. Одоо цагаар тодтгон холбохын агийн дөрвөн зэрэг. За монгол бичгээр га, гэ гэж бичих юм байна. За сал гэдэг үгэн дээр мэдээж ир үг учраас гааг залгана, салуу, га. За нис гэдэг үгэн дээр гийг залгахад мэдээж холбох гишгийн дүрмийн дагуу гидсэж иргэлнэ. Одоо цагаар тодтгон холбохын тагийн дөрвөн зэрэг. За сал гэдэг үгэн дээр тагийг залгахад үг маань ир үг учраас тагийг залган салдаг. Нисдэг. Үлийн тодтгон холбох нөхцөлийн дараагийн мэдэх нөхцөл маань ирээдүйн цагаар тодтгон холбохын хэ нөхцөл. Хэ нөхцөлийг монгол бичигт хуу хүү гэж тэмдэглэх нь байна. Сал хуу, нис хүү. За хуу хүү нөхцөлийг сурагчд маань өмнөх үгтээ холбох гишгийн дүрм авахгүй залгана гэдгийг мэдж байгаа хаа. Боломжит ирээдүйн цагаар тодтгон холбохын маарын дөрвөн зэргийн нөхцөл монгол бичгээр мар гэж бичнэ. За сал гэдэг үгэн дээрээ өөрсдөө сориод нөхцлөө залгаад үзээрэй. Мэдээж салуу мар гэж бичнэ. За нис гэдэг үгэн дээр мар нөхцөлийг залгахаар нисүүмээр гэж залгах нь байна. Ирээдүйн цагаар тодтгон холбохын хүйц нөхцөл. За монгол бичгээр хуйцаа, хуйцээ. За эс хувилагч үсгээр эхэлсэн нөхцөл учраас сал хуйцаа, нис хуйцээ гэж залгах нь байна. Байнга гүйцэтгэгч үлийн эзний заан холбогч игч нөхцөл. За игч нөхцөлийг игчи гэж залгах. За сал гэдэг үг маань сал нис багш нь ир юм хоёрыг авсан байгааг анзаарж байгаа. За ир юм их шгийг харгалзан залгана. Сал гэдэг үгэн дээрээ холбох гишгийн дүрмийнхаа дагуу гидсээ авж байгаа. Нис гэдэг үгэн дээр мөн авах нэ. За дараах үгсийг
хээ сан даг ихч нөхцлүүдээрээ хуйлган бичээрээ сурагчтай. Ол сур холов шүт захир гэсэн 5 үгийг багш нь сонгоо авсан. За эдгээр үгийг хойлохдоо сурагчд маань эгшгээр төгссөн байна уу? За гэгүүлэгчээр төгссөн байна уу гэдгийг маш сайн хараарай. За мөн үг маань ир үг үү, юм үг гэдгийг бас сурагчд маань аль хэдийн одоо мэдсэн байгаа хаа. Хуйлган бичсэн үгсээ одоо шалгая. Багш нь эдгээр үгсийг холбох эгшгийн дүрмийн дагуу бичигдэж гидсж ирэхлэх үгсийг бүгдийг өнгөөр ялган бичсэн байгаа. Тийм учраас өөрөөсөө төвөггүй шалгахад нь дөхөн байгаа баха. Ол гэдэг үгэн дээр олуу чи, олох уу, олуу гэсэн олдог, сурах уу, суруу гэсэн сурдаг. Сурагчи, холбох уу, холбоо гэсэн холбдог. Холбогч, шитүүх үү, шитүү гэсэн шитүүдэг. Захир гэдэг үгэн дээр захир уу гэсэн захирдаг, захирагч, шитүү игчи гэж залгах нь байна. За юу сурснаа шалгаж сорил ажиллацгаая. Сурагчтай амжилт хүсье. За сорилоо ажиллахдаа мөн өөрийгөө минут хараад шалгаж болно. 10 минутанд гүйцэтгэжээвэл өөрийгөө бас тодорхой хэмжээний чадвартай болж байгаа юм шүү гэж үнэлж дүгнээрэй. За нэг Кирилл Галгаас Монгол бичигт болгоно уу? За гарсан, боддог, бэлдэх гэдэг 3 үгийг монгол бичгээр бичих нь байна. Анзаарсан болвол өмнөх жишээнүүд дээр эдгээр үгнүүд маань бас давхар явж ирсэн шүү. 2 хатуу дэвсгэр төгссөн үгийг сонгоорой. Ад нь ол, эд нь ол, бид нь холб, сид нь захир. 3 зөөлөн дэвсгэр үсгээр төгссөн үгийг сонгоорой. Эд нь ол, бид нь холб, сид нь захир. 4 холбох эгшгийн дүрмээр бичигдсэн үгийг сонгоорой. Олох уу, хүрдэг, бэлдсэн гэдэг үг байна. За 5 дараах үгийг сан, хээ, игч нөхцлөөр хуйлган бичээрэй. За үгээ сурагчд маань үггүй уншсан баха. Маань бод гэдэг үг байна. 6 зөв харгалзуулаарай. За 1 за багштайгаа хамт дагаад уншаарай. Сэдэв, цаг, бичиг, дэвтэр, улс, хүүхэд гэсэн үгс байна. 2 хаан, ном, монгол, хувин гэсэн үг байна. За эдгээр үгсийнхаа дэвсгэр үсгүүдийг маш сайн ажиглая, харгалзуулах нь байна. За 7 үндэсний бичгээр бичгэд аль хэсэгт буй бүх үйл үндэс дэвсгэр үсгээр төгсдөг вэ гэж. За тэгэхээр өөрийнхөө чадварыг шалгах нь байна. Ад нь хүр, ав, бол, гар, хил. Бэд нь үүс, номсур, ав, дад, мэд. Бэд нь бос, чир, өг, судал, дад. Бэд нь өмс, ол, хүр, бэлд, сан. 8 аль хэсэгт байгаа бүх залгуур хувилгач үсгээр эхэлсэн байна вэ? За иксэн, гад, наа, бал, магц. Утгуудын сурагчд маань маш сайн мэдж байгаа хаа. Б иксэн, маар, наа, тал, хүү. Буюу хээ нөхцөл байна. Вэд нь иксэн, гад, жээ, бал, хуу. Гэд нь иксэн, гад, наа, лаа, иктун. 9 аль хэсэгт байгаа бүх залгуур эс хувилгач үсээр эхэлсэн байна вэ? Ад нь хуудаг, чээ, бал, яа, бэд нь хээ, даг,
уул, бал, магц гэсэн нөхцөл байна шүү. 10. Хувилгагч, эс хувилгагч нөхцөлийн дарааллыг ажиглавал цэгийн оронд аль нөхцөл тохирох вэ гэж. За эдгээр 8 нөхцөлийг маш сайн анхааран ажиглая. За эдгээр нөхцлүүдээс цэгийн оронд тохирох нөхцөлийг нөхөж очих нь байна. 11. Үйл үндсэнд нөхцөлийг гидсээр холбож бичсэн үгсийг ялган бичээрэй. За үгсүүдээ маш анхааралтай сайн уншаарай. Жишээ нь орно. За ингээд маш сайн өөртөө харж байгаа бох тийм ээ. Мэдэх, өсөх гэдэг ингээд явна гэж байж чинь тийм ээ. За эдгээр үгсээс нь гидсээр холбож бичсэн үгс олно. За өөрийгөө шалгая. За энэ даалгаврыг хэрхэн гүйцэтгсэн ээ? За нэг гарсан гэдэг үгийг гаруй гэсэн гэж бичнэ. Боддог гэдэг үгийг бодуудаг. Биелдэх гэдэг үгийг билээдэх үү. За 2-ын С, 3-ын А, 4-ын С. 5. Бод хэмээх үгийг бодсон, бодох, бодогчий гэж бичнэ. 6. 1-ийн Б, 2-ын А. 7-гийн Б, 8-ийн Г, 9-ийн Б, 10-ийн В. 11. За эдгээр 5 үгсийг ялгаж бичсэн байх нь байна. Болууна, өсүүнэ, өггүүнэ, гарууна, дадууна. За сурагч маань даалгаврыг амжилттай гүйцэтгсэн байхаа. Гэрийн даалгавар 29-р хуудсанд байгаа нэгэн сургаалын учир хэмээх эхийг хичээнгүй сайхан бичээрэй. Эхийг уншаад хөрвүүлээрэй. Монгол үчгээр эхийг уншаад кирилл үчгээр бичгийг хөрвүүлээрэй гэдэг сурагчид маань түүнийг орчуулаарай гэж бичдэг. Энэ бол буруу хэллэг шүү. 3. Холго хөгшгийн дүрмээр бичигдсэн үгсийг ялган бичиж тайлбарлаарай. Зорилготой хүн өөрийгөө байнга хөгжүүлдэг юм шүү гэсэн үгээр багш нь энэ хичээлээ өндөрлөё. Анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа. Сарын дараа болох Монгол хэл бичгийн ерөнхий шалгалтаа сурагчид маань амжилттай сайн өгөөрэй. Та бүхэндээ амжилт хүсье.